Сайн байцгаана уу? Дэлхийг өөрчлөх 15 минут подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр хоёр зочноо урьж оролцуулах болно. За та хоёр маань өөрсдөө танилцуулаарай. За подкастт урьж оролцуулсанд баярлалаа. Намайг Сэргэлэн гэдэг. Монгол Улсын их сургуулийн компьютерийн сүлжээний инженери мэргэжлээр төгсөөд одоогоор мэргэжлээрээ Newtel компанид ажиллаж байна. Мөн 2016 онд Бороо хөтөлбөрийн нэлсэгч болж оролцсон. 2020 онд төгссөн байгаа. Тэгээд GC7 хөтөлбөрийн гишүүн байгаа. Сайн байцгаана уу? Намайг Даваа Жаргал гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн сэтгүүлч мэргэжлэр төгсөөд одоо сэтгүүлч мэргэжлэр ажиллаж байгаа. За Бором 2015 хөтөлбөрт хэлсэн ороод 2019 онд төгссөн. За мөн GC7 хөтөлбөрт хамрагдаад гишүүнээр яваад ирсэн байна. За GC буюу манай Global Citizen гэдэг манай байгууллагаас зохион байгуулдаг олон улсын сорилтод аяллаа мөн дээрээс нь сайн дурын үйл ажиллагаа явуулдаг юм хөтөлбөр байгаа. За энэ Global Citizen 7 хөтөлбөр бид нар бүгдээ хамт явж исэн. Манай хоёр багийн гишүүн би болохоор багаа хариуцаад явж исэн. Биднээс гадна дахиад 5 гишүүн байгаа. Тэгээ бид нар ингээд 8 хүний бүрэлдэхүүнтэй явж исэн. За өнөөдөр хэдүүлээгээ ярилцах зүйл бол яг ямар сайн дурын үйл ажиллагаа хийсэн бэ гэдгээсээ илүүтэй. Яг гэвэл өмнөх ингээд доорууд дээр бас тэр тухай яригдсан байхгүй юу? Илүүтэй яг тэрний цаана одоо манай баг хэрхэн яаж бүрдсэн бэ? Бид нар ер нь яг аяллаа туршид дээрээс нь сайн дурын үйл ажиллагаа явуулж байх тэр үедээ яг ямар ингээд зүйлсийг даван туулж хамтдаа тэндээс дурсамж бүтээж байсан бэ гэдэг талаараа гоё юм чөлөөтэй дурсамж яриа өрнүүлэхээр хоёр зочноо дууцсан байгаа шүү. Ер нь бол одоо баг бүрдэх цаашлаад одоо аялаж болон сайн дурын ажил хийхээс өмнөх одоо тэр баг бүрдэх үйл явц болон тухайн одоо баг хэрхэн яаж ажилласан бэ гэдгээс хамаарат тухайн багийн цаашид яаж аялах тухайн уур амьсгал бүрддэг юм уу гэж ер нь харсан. Тэгээ манай багийн тухайд бол яг ер нь яг нэг насныхны яг ийм үеийн залуучууд бүгд хамтран явсан. Тэгээд өмнө нь одоо нөгөө аяллахаа санхүү бүрдүүлэх ч юм уу ийм зорилгоор бид нар зөндөө олон үйл ажиллагаа хийсэн. За тэр дундаа одоо их сонирхолтой тийм эрс шийдэмгийн алхмуудыг хийж ирсэн. Одоо ингээд бодоход бид нэр их тийм хөвгөлтэй тэрний яг нэг тийм айхтар ашиг олол мөнгө олол байна гэхээсээ илүү тухайн багийн уур амьсгалыг их бүрдүүлжсэн. Тухайн бол тэр одоо бол бодоход би эзээч тийм одоо мөнгө олох алхмыг хийх бүгж бодод байхгүй. Тэгэхээр тухайд манайгийнхан богд уул руу гараад бүр дээр нь гараад тухайд кофе одоо чанад зарах ийм одоо үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд бүр ингээд нэг нь 5 литртай усаа үрээд нэг нь одоо нэг 2 газан билетгээ аваад юм уу те ингээд үлрэлт. Тэгээд гарснаа нөгөө юун дээр нь очиод газан билетг нь хасахгүй нэг нь салхийг хаагаалч гэдэг юм уу те. Тэгээ яг ингэ явж байхад хитай кофе зарагдсандаа биш. Тухайн бидний юм нэгдэж ажиллаад тэгээд тэр дээшээ тэр 5 литртай усыг ээлжилж өргөж гаргаад очиод тэр газыг яаж асах хийх үү гэд. Ингээд тэр ер нь өмнөх одоо бидний биханд тал яаж бүтсэн тухайн үеийн тэр уур амьсгалаас тэгээд манай баг ер нь бол аюу тийм гоё шийдэмийн алхмуудыг хийж тэгээд тэндээсээ ингээ бинийхээ заахан шиг мэдлцээд тэгээд дараагийн тэр аяллаа үйл явц бол бидэнд бол хэрэгтэй. Тийм шүү дээ. Бид нар одоо яг ингээ Монголоос цөнхөө өрөөд гарснаас хойш за нэг 4-7 хоног магадгүй сар орчмын хугацаанд ерөөсөө 24/7 хамтдаа байгаа байхгүй тий. Ерөөсөө яг нэг гэр бүл шиг. Тэгэхээр тэрний өмнө ингээд найзууд болох нөхөрлөл тий магадгүй асуудал гарвал тэрийгээ ингээд зөрчилдөх, тэрийгээ даван туулах гэдэг нь амар чухал байсан тий. Тэгээд ерөнхийдөө тэр шийдэмгийн алхмууд ер нь сүүлийн 5 жил 10 жилд хамгийн тийм дурсамжтай мөч болж үлдсэн байлаа. Ер нь сүүлийн 10 жилд юу хийлээ, юу боллоо гэж бодонгууд яг тэр л мөчүүд одоо оюун санаанд байж идэг ч юм уу те дурсамж болцсон үлдсэн байж идэг. Жишээ нь. За жишээлбэл тэгэл гадуур явж одоо юм зарах ч юм уу те. Одоо чи нүүр хагарах том челленжүүд болж байгаа шүү дээ. Тухайн хүнстэй анх удаа тийм юм зарж үзэж чинь анх удаа тийм одоо мөнгө олох гэж мөнгө босгох гэж үзэж чинь те. Тэр болгонд ерөнхийдөө том челленж болсон байдаг. Тийм. Ягаад нөгөө мөнгө босгох юм зүйлийг онцолж яриад тавь гэхээр манай энэ хөтөлбөрийн оролцогчд маань энэ хөтөлбөрийн зардлаа өөрсдөө хамтарч багаараа янз бүрийн үйл ажиллагаагаар дамжуулаад тэр санхүүг босгодог байсан. Тэ. Тэр ер нь бол их одоо хувийн талаасаа ч тэр багаар ажиллах чадваруудыг яг анханаас нь гэж суулж өгсөн гэж хэлж болно. Аяллаа хөтөлбөр эхлээд одоо бид нар эндээс үр хүчээ өрөөд богондоо суулгаж байгаа шүү дээ. За аяллаа хувьд ерөнхийдөө
ямар нэгэн тийм эйженсигээр дамжаагүй те зүгээр 100% өөрсдөө маршрутаа гаргаад өргөжтэй аялсан шүү дээ те. Энэ ерөнхийдөө тухайн хүнд ерөнхийдөө том челленж болд юм байлээ. Тэгээд за ер нь ингэж явж болдго юм байх шүү. За ер нь ингэж ямар ч одоо улс руу явсан ийм боломжууд байдаг юм байна. Хямдхан хавтгаар ингэж явж болох юм байна гэх мэтчлэн гэдэг. Тэр нь одоо тийм туршлага болж үлдсэн байдаг. Одоо жишээлбэл гэр бүлийнхнийгаа дагуулад явах ч юм уу, найз нөхдөйгөө дагуулад явахад ямар ч эйженси шаардлагагүй те. Өмнө нь явцсан туршлага дээрээ тулгуурлаад ингээд явдаг ч юм тиймэрхүү. Туршлагууд болж үлдсэн байдаг. Тийм. Миний хувьд бол яг хөө ингээд хэдийгээр тэр багийг ингээд ахлаад явж байгаа ч гэсэн яг ингээд баг ахлаад хариуцж явж байгаа миний яг хамгийн анхны тохиолдол байсан байхгүй юу? Тийм үү яана. Тэгэхээр ингээд миний ингээд энэ хөтөлбөрийг ингээд хэрэгжүүлсэн үеүүдийг харахаар хамгийн их төөрүүлсэн баг маань танаа баг байдаг байхгүй юу? Оо яана төрж байгаа шиг тэггүй шүү дээ. Тий. Төөрөөгүй гэхдээ зөндөө их юм ингээд хөтөлбөр тусагдаагүй олон зүйлийг харуулсан байхгүй юу? Тэгээ ер нь бол нөгөө ингээл хөтөлбөрт заавал баригдаад аялын компаниар ингээл явснаас илүү бас ингээ өөрсдөө бүх зүйлийг туулаад бид нар ч одоо нөгөө метронд ингээ бүгдээрээ суудсан явж байгаад хоёр нь суугаагүй үлдсэн байхгүй. Тэгээ яг ингээ яаж чадахгүй нөгөө хоёр нь орж чадахгүй ингээ бүгдээрээ бүр шоконд ороод тэгээ ингээ утас байгаа. Тэгээд нөгөө хятад дугаар ингээ байхгүй. Тэгэл тэр чинь ингээ одоо яа шангаад байсан баха Бээжинд байсан. Яаж энэ хэдтэй холбогдох юм бол яагаад үлдчихэв гэж бүр ингээл шокроо бүгдээрээ. Тэгэл тэр үед чинь ингээл толгой ажиллал очиад нэгнээс нь гуугаал яаж ч нөгөө дугаарыг татглаад авсан байсан яриад тэдэн бодлын дараа тэн дээр буунч гэдэг юм уу. Ингээд харахаар яг тэр өөртөө ингээ бүх зүйлийг эртлээд агаад ингээ явсан нь айгу гоё юмсэн. Тэгээд миний хувьд болохоор бид нар айл нэг сараас нь эхлээд өөртөө бэлтгэл ажлаа хангаал санхугаа босгоол бүх одоо ингээ багийн ажилтнаа хийгээд явж яагаад гинт одоо шууд за явлаа гэсэн тэдний өдргээ явсан бол өөр тэрний өмнө ингээ бэлтгэл хийж агаад хоорондоо бинээ сайн ойлголцоод сайн муугаа мэдлцээд унах үедээ унаад ашиг олох үедээ олоод ингэсэн учраас яг аялал эхэлж явах үед бол их гоё сэтгэл хөдлөлттэй тийм гоё эхэлчихсэн. За хоёрдугаар хэсэг маань эхэлж байна. Одоо бүгдээрээ бас энэ зураг харангаа тэр үеийн дурсан шиг илүү санаж ярилцъя гэж бодож байна. За энд нэг өрхөн зураг байна. За манай багийн анарчин сэргэлэн хоёр байна. Тэгээд үндсэндээ манай багт 3 эрэгтэй байсан. Тэгээд бид нар нөгөө өөрсдийнхөө ачааг өөрсдөө өрөөд яг ингээд яг дундын одоо зарим шаардлагатай зүйлсийг үл ингээд залуус маань өргөд ингээд аваа явдаг нэг тийм тухайн зураг байна. За дараачих нь за энэ болохоор юу жоохон ингээд тодруулах хэлэх юм бол яг манай байгууллагын Индонезийн Жакартад байдаг салбар дээр очиж сайн дурын хөтөлбөр хийсэн одоогоор ганцхан баг нь Жисид олоо баг байхгүй юу. Тэгэхээр бас Жакартад хийсэн ингээд сайн дурынхаа хөтөлбөрүүдээс бас жоохон ингээд тодруулаад яриад өгөөрэй. За энэ Жакартад хийсэн сайн дурын хөтөлбөрт маань ерөнхийдөө охтууд нь зураг зураад тухайн одоо Жакартагийн сайн дурын ажилчид оюутнуудтайгаа одоо дурсамжтай их зорилгоор энэ хан дээрх энэ зургийг одоо сурагч хүүхдүүдтэй зориулж зурсан байгаа. За ерөнхийдөө зургийн нэг юм их үү. Гэтэ нөгөө ийм юм билээ. Бид дас очиод хан дээр зураг зурна гэдэг манай багийн Сара аягүй сайн зурдаг. Тэгэл ингээд би мичээ үзэг биерөөсөө ингээд барьж үзээгүй чадахгүй шүү. Тэгээ одоо яана чадахгүй баг ингээд Сараага урдаа бариад л одоо тэгэл зурна даа гэж одоо. Тэгээ яг ингээд бас яг өөртөө ингээд хийгээл гэсэн чинь би мичээ. Би одоо энэ завсыг зурсан. Тэгээ ингээд яг ингээд дараа нь ингээд харахаар угаасаа ингээд хүүхдүүдэд хийж өгч байгаа тухайн ингээд сэтгэл хөдлөл мэдрэмж аягүй байсан. Тэгэл нэг мэдхэд ингээд бас зурцсан сууж байгаа л ингээд эргээд дараа нь ингээд харахад бас загас болцсон л байгаа байхгүй. Тийм яг цагаад орчин бүгдээрээ зураач тийм байлээ шүү дээ. Зурсны дараа бол тийм зурсны дараа айгу тийм бас гоё юм дүүрэн гоё айгу гоё мэдрэмж авчихсан. За энэ бол манайх ерөнхийдөө багаараа Жакартагийн төвдөл ба дээр хагуулсан зураг байна. Яг ингээл том цүнхөө өрөөл тий. Гос банер гаргаж ирж зургаад аруулаад. Ерөнхийдөө нөгөө нэг явган аялал гэдэг утгаараа ямар нэгэн чиндаа мандам ч юм уу тий лагэж авч явдаггүй. Ерөнхийдөө дандаа өргөвч авч явдаг байсан энэ дээрээс харагдаж байгаа. За дараагийнхан зураг нь бол энэ ерөнхийдөө нэг ярьдаг нэг хийдэг хоёр гэдэг зураг байна. За тэгээд ерөнхийдөө сургалтын төвийн хүүхдүүдтэй зориулаад нэг газар сууж хичээл хийдэг байсан бол ширээ сандал хийж өгч одоо тэрэнд нь яг үнэ туршлагал болгоод үлдээсэн байгаа. Хоёр нь хийгээл нэг нь яриалцах гэж байна да. За дараагийн зураг бол ерөнхийдөө
Бидний зорилго бол ерөнхийдөө бас нэг юм Монголын одоо соёлын одоо хэв шинж ч юм уу те тэрийг танилцуулах зорилготой байсан. Тэгээд тэр зорилгынхаа үдэнд бид нар ерөнхийдөө Монгол хувцас өмсөж явсан. Тэгээд бас одоо ерөнхийдөө үндэсний бүжиг бүжиж үзүүлсэн байгаа. Тэгээд энэ дээр одоо хин яг юу чигээд яваад байгаа юм бэ? Яг нэг бүжиг бүжиглсэн юм уу? Өөр бүжиг бүжиглсэн юм уу? Тэгээ энэ дээр бол уул нь бол нэг бүжиг гэхдээ зурган дээрээс харахад ямар ч өөр хөдөлгөөл хийсэн юм. Гэтэ яг тухайн үедээ үзүүлээд хүүхд мөхтөөс алга малга ташаад алж яана гэж бодсон тийм. Тэгээ дараа нь зураг харсан чинь бас гүү. За энэ хөрхөн шар хувцас өмссөн. За энэ ерөнхийдөө брэнд шар хувцас өмсөд тэгээд хүүхдүүдэд хоол хийж өгсөн байна. Тэгээ энэ бол ерөнхийдөө хамгийн гол мэдрэмж байсан тийм. Хүүхдүүдийн баярлж дараа байгаа нь гэж. өөрсдөө аягаа угаагаад энэ бүх одоо үйлдэлээ өөрсдөө игээд тэгээд ер нь бол багаараа ингэж ажиллаад бид нар зөвхөн ADRF дээр бус одоо олон улсын өөр яг энэ ADRF-ийн салбар байгууллагууд дээр очиж бас тухайн үеийн тэр мэдрэмж хүүхдүүдийн байгаа байдал тэгээд тэр хүүхдүүдийн үзүүлж байгаа тэр мэдрэмж бас бид нарт аюу гойсл. Тэгэл өшөө өөр юу хийж үзүүлвэл энэ хүүхдүүдэд гоё юу? Яавал энэ хүүхдүүд илүү гоё мэдрэмж авах юм уу? Ер нь багаараа тийм ажлуудыг сэдэж ихийг бас аюу хүсэж байна. Тийм тэгээ ерөнхийдөө энэ сайн дурын ажил гэдэг маань нэг үлийн тийм аюу гоё байдаг. Одоо тэр хүүхдүүдээс авж байгаа мэдрэмж маань одоо жишээлбэл нэг ганданд ороод ном уншуулахаас бол хэд дахин үеиг тийм мэдрэмжийг бол өгч идэг. Тийм учраас тэгж явахаас илүүтэйгээр ерөнхийдөө сайн дурын ажил хийх юм бол илүү гоё мэдрэмжийг авдаг шүү. Ганц айлаас илүүтэй. Айлаас илүүтэйгээр тийм. Давхар бас тэр орных нь хүүхдүүдтэй харьцаж байна, залуучуудтай харьцаж байна, тий? Тэгээд айлд нь очиж үзэж байна, аж амьдралыг судалж байна, тий? Гэх мэтчлэнгээр ерөнхийдөө шалган сонирхолтой зүйлүүд хийгдсэн байна. Яг үнэн. Тэгээд Индонез улс жишээлбэл ингээд нөгөө маш олон арлаас бүтсэн. Бидний одоо энэ яг сайн дурын ажил очиж хийсэн тэр Танжуул гэсэн гээд тэр арал маань бидний очихд бол ингээд зүг зүгээр те тэнд ингээд хүмүүс амьдрал нь ингээд хэвийн үргэлжлээд бид нар тэнд сайн дурын ажиллаа хийгээд сургалтын төвөд тогтжуулаад ингэж байсан чинь бидрийг явсны дараа нэг хэдэн сарын дараа далайн төрлөг хүчтэй хар шуурга болоод тэнд бас ингээд хүмүүсийн айгүй олон хүний амьдрал сүдсэн байсан ч гэдэг юм уу те ийм зүйлсийг дараа нь сонсохоор бид нар тэнд байсан болохоор айгүй сэтгэл өвдөөд тий хүчтэй мэдэрдэг. Тий тэгчихсэн. Тэгэхээр бас ингээд аялын үеэр ер нь аюулгүй байдлаа хангах гэдэг бол хамгийн чухал. Жишээлбэл одоо ингээд яг хариуцж явж байгаа хүний хувьд бид нар тэр ингээд аялалд гой дурсамж бүтээгээд ингээд сайн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх нь чухал ч гэсэн миний хувьд жишээлбэл цаанаа дотор байнга бодож явсан зүйл маань юу гэхээр бүгд ингээд эрүүл бүрэн бүтэн ар гэрт нь буцаагаад авчирч өгөх гэдэг бол миний хувьд бүр ингээ хамгийн их ингээ санаа зовж байсан зүйлс нэг байдаг. Тийм тэгээд нөгөө ямар сайндаа бид нар хамгийн анх удаа бүгдээрээ анх удаа нөгөө Хонконгод очиод Хонконгоос цаашаа Жанжээж рүү явжсэн шүү дээ. Тэгэхэд би ч гэсэн яг анх удаа очижсэн болохоор яг ингээд яг яах вэ гэдэг нарийн төлөвийг сайн мэдгүй. Тэгээ ингээ бусдаас айгүйх тусламж хүсээд аливаа надад туслаараа одоо яад юм бол бүгдээрээ хамт ингээ хай ирээ те яаж явдаг юм бэ ямар ингээ намрын автобусаар явдаг юм бэ гэдэг юм ийм зүйл дээр бүр ингээ үнэхээр үнэнгээ хэлээд би үнэхээр мэдгүй бүгдээрээ л одоо хамт хий гэдэг чинь нэг өстө бид нар ингээ хөтөлбөрийн хавцад айл хизээний хинийгээ ч гэсэн ингээ ойлгочхоор тий хэцүү үед нь ингээ төшөөд авахаар тийм гоё ингээ хамт олон болсон байсны нэг шинж гэж боддгоо. Ер нь бол сайн дурын ажил би анх 2015 онд оюутан болоод гэтээ ер нь бол бас яг яаж яваад сайн дурын оюутан болсон гэдэг шийдвэрээ гаргаснаа одоо бол сонгох байгаа ч гэсэн ер нь миний амьдралын хамгийн одоо хайлайт хэсэг бол бас сайн дурын оюутан болох сонголт байсан. Тэгээд цаашлаад яг ингээд олон улсын хөтөлбөрт хамрагдаад ингээд олон улсад ч гэсэн ингээ өөрсдийнхөө зүгээс одоо сайн дурын ажлыг гүйцэтгээд ингээд эргээд харахад тэр бас аялал гэхээсээ илүү нөгөө талаасаа бусад орны соёл зан заншилтай танилцахаас гадна хүмүүсийн амьдралтай танилцаа цаашлаад өөрсдийнхөө одоо боломжтой сайн дурын ажиллаа гэдэг ингээд харахад миний амьдралын бас юм хамгийн одоо эргээд харахад би нэг юм хийж байсан гэдэг хамгийн онцлог үйл явдал байхгүй. Тэгээ тэр үеийн мэдрэмж ер нь бол ингээд хүн өгөхөөсөө илүү авахаас илүү өгөх нь гэдэг шүү дээ. Яг тийм мэдрэмжийг яг энэ сайн дурын ажил гэдэг зүйлээс л авсан. Тэгэхээр ерөөсөө л хизээд ямагт те ингээ хүнд туслахад бэлэн ийм байгаа сэтгэлгээг би энэ байгууллагаас олж авсан байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд хамгийн үнэтэй зүйл бол тэгээд ер нь аль болох одоо оюутнуудыг хүмүүсийг сайн дурын ажлыг одоо нэг ч гэсэн удаа хийж үзээсэй тэндээсээ мэдэрж байгаа тэр мэдрэмжийг ингээд байнгын дүр мэдрэмжийг авдаг байгаасаа гэж
хүсдэг. Яг үнэн тий. Тэгээ ер нь ажлаар гараад ч тэр тухайн хүн 1000 ажил мэргэжилтэй тэр hard skill талдаа сайн байж болно тий. Гэхдээ ер нь ажил дээр одоо ер нь хамгийн их мэдэгдэх зүйл бол хандлага гэдэг бол маш чухал. Тухайн хүний муу байсан ч сайн байсан ч хамаагүй хандлага нь өндөр, хандлага нь сайтай байх юм бол тэр ажлыг одоо тодорхой хугацааны турш сураад л хийгээд явждаг. Тийм учраас ерөнхийдөө тэр хандлага гэдэг зүйлийг энэ сайн дурын ажил гэдэг зүйлээс олж авд юм шүү. Тэгээд сайн дурын ажил гэдэг зүйлийг одоо хичээгээрээ нэгдэрээ гэж уриалж байна. За баярлалаа. Тэгээ ингээд манай ангийн хөтөлбөрийн оролцогчид бас бид нартай байнга эргэх холбоотой байдагт нь маш их баярлалаа. Өнөөдөр бас цаг зав гаргаж ирсэн та хоёртоо баярлалаа. Подкастаа энд хүрээд бүгдээрээ өндөрлөе. Баярлалаа.